За сайн мэдсэн. За манайх би вандагчийн мөхөд өгдөг. Манайх эхнэр амраа исгэлэн тэгээ 6 хүүхдийн хамт амьдардаг. Энэ манай охин 4-р анги, 1-р анги, 2-р анги. Манай ох энэ мөнхөнд амьдардаг гэдэг энэ 11-р мөнхний 1-р багийн 11-р сургуульд манай хүүхдүүд ордог. За манай хүүхдүүдийн баг нь 2-р анги 20 настай хоёр ихэр охин байд юм аа. Яг хүүхдүүдийг бол багаас нь гэдэг бид нар аав ээжийн уламжлалаас ер нь Монгол аргаар л хүмүүжүүлдэг те хүүхдүүдээ. Тэгээ манай хүүхдүүд бол ер нь тэгээд аав ээжийн хэлсэн ярьсныг бол ер нь чөчөхгүй яг л тэр дүрмээр явна. Аав яг юу гэж хэлнэ, яг юу гэж ойлгуулсан тэр өгөр л байна. Бид нар ч гэсэн ер нь аав ээжийг тэжүүлсэн би бол олуулаа өссөн айлын баг охин. Тэгээд одоо манайх 6 хүүхдийн 3 баг нь одоо ингэж дараалал гарсан 3. Тэгээд 11 дугаар сургуульд ер нь амжилттай сурдаг та манай хүүхдүүд. За хүмүүжлийн үед гэвэл яг би чи яг олон жилийн өмнө дэлхийн олон улсын байгууллагад бас нэг олон бас тооны багш байсан. Тэгээд тэгэхэд одоо хүүхдүүдэд яаж сурах тэгээд тэр зарчмаар л одоо сургаж байна да. Тэр одоо яг нэг сургуульд нэг завцуулсан хүүхдүүд байдаг гэсэн тэднийг нэг ерөнхий боловсролын сургуулиуд шилжүүлдэг. Тэгээ тийм нэг албан бос тооны багш байсан. Тэгэл тэр аюугаар л хөвж байна да. Хүмүүжил гэвэл одоо яг аав ээжийнхээ үгэн сайн ордог. Тэгээд зөвхөн харьцах эхлэх болоод л гэж байна. Харьцааны соёл. Тий. Боловсрол одоо тий хамгийн гол чухал юм л одоо хүүхдийн хүмүүжил гэдэг чинь гэр бүлээс л эхэлнэ шүү дээ. Гэр бүл сургууль. Сэтгэлгээс нь хөгжүүлэл тэгэл. Яг яаж заасан яг тэрүүгээр байх хэрэгтэй үйлчлэгч амжилт гаргана гэвэл тэрийг акцаг улам ахиулах тийм зарчим байна да. Математик чиглэлээр бол ер нь манай хүүхдүүд акц сайтай. Ер нь хичээл энэ бол ер нь л математикаар авдаг шүү дээ. Миний охин ч ноднон юуны цаг сонингийн олимпиадад хүрэл медаль аймагаас сургуулиас болохоор тэргүүн байр, дүү нь болохоор аймагт тусгай байр. 2 дугаар ангид. Одоо тэгээ энэ жил ахиа шалгалтанд үзэн тэгээ медалийнхаа өнгөөгөө ургана гэж тэгэл явдсан шүү дээ миний охин. Тэгээд урлаг талдаа бол нэг кас хөгжим энэ жил сургалтанд суулгасан охин. Тэгээд кас хөгжмөр бол ер нь ерөнхийдөө айгу тоглож сурч байгаа. Одоо тэгээд 2 дугаар шат руугаа одоо зуны амралтаар ахаад явна да. Тэгээ 2 дүү нь болохоор одоо энд дугуйлангуудад явжлаа. Тэгээд аймгийн төрөө болохоор жоохон зайдаад холдоод өвөлд нь явуулж чадахгүй зуны цаг дулаараад ирэхээр явуулна гэсэн зорилготой байна да.
жиргээ наадмаар бас миний охин сая юу авсан. Хүрэл медаль авсан аймгаас. Сургуулиасаа болохоор тэргүүн байр авсан. Дүү нодны уран жиргээд бас амжилттай оролцоо тэргүүн байр авсан. Авиас талдаа бол мундаг миний хүүхд. Хөгжмийг бол одоо дүү их чинь 2 дүүдээ зааж өгөөл ихж байгаа яг яасан хийсэн хичээл бүх юм ингээл дуурайгаал ер нь төрүүлээ ангиасаа ихтлээ төрүүлээд явчихж шүү дээ манай хүүхд. Тийм сургуулийнхын багш нар ч аягүй сайн дэмжиж өгдөг. Халах голын хөвөөнд Ерөнбаатар төржээ. Халах голын хөвөөнд Ерөнбаатар нойрсжээ. Хан тэнгэр цоройж ерөн хөшөө гэрэлцээ. Хөшөө тийш очих ардын зам баларсангүй. Хөрсрийн өсөргөж алгашиж юр битүүрсэнгүй. Свердловскийн гудамжаар автагаан гүтлэлцөөд сэргэлэн модын учрыг асууж явсан орсхүү. Севастоплийн цэцэрлэгт амрах тайхан болзоод сэтгэл шигээ цагаахан алчуур солилцсон хар хөө. Цэргийн шинэл өмсөж гал тэргэнд буухта цэцэн бөө мөрөвчилж газрын холыг зоргохдоо Тэнхрүү яар тали нар мандах зүг рүү цэлмэг цэнгэр шиг нүдэрэ насандаа мардашгүй харсан юм харандаа хвалын та 39-ийг зааж харандааны үзүүр зураг дээр халах голыг дүүрч хайлаас махны оройгоор дарийн мута маналзаж хатуу хэлэн төдрөөр байсан үхэл зарласан. Яг тэр мөчөд Ерөнбаатар төржээ. Ялалтын туга өргөтөн би ихэлж хорвоод мэндэлжээ. Манай хүмүүс тэгэл хичээлээ хийсэн бол тэгээ шагаа тоглоно, шатар тоглоно, хөгжим орон тоглоно тий. Ер нь тэгээ гадаа нэг гарахгүй дээ. Тоотой штэ. Цаг тий. Болж л өгвөл тэгээ хичээл ном аль нэг юм руугаа чиглүүлсэн чиглэлээр л цагийг зөв өнгөрөөнө л гэсэн зорилготой л. Аав ижин цуу тоглох уу? Аав нь тоглоно. Аав нь энэ хөгжим тоглоно. Тоглоно. Тэгээ хүүхдээ бас зааж өгнө. Өмнө бас сургалтанд явуулсан. Тэгээд дээр нь би өөрөөс давхар зааж өгч байгаа юм. Аль болох эвтэй байх. Эвтэй бол хүчтэй. Зүрт зүгээр их ярина шүү дээ. Одоо ахын сургад дүүн сонсдог гэл. Ахынхаа өдөөс тэхгүй, эхчийнхаа өдөөс тэгж болохгүй гэл. Хооронд аягүй тэгж эвтэй бай аль болохоор тэгээ зүүр өгнүүд сайн чэйжлгээл. Тэгэл аягүй хөрх юм чэйжлэн тэгэл. Тэрнийхэн дагуугаар одоо наадхаа яг хэрэгжүүлэх ёстой. Тэгээд байнга л тэгж тулж ажиллана. Ерөнхийдөө бол одоо сургууль амарсан үед бол тэгээд ер нь гэртэл байна даа би тэр. Тэгээд анхааралгүй явах уу? Тэр чинь одоо өв соёл гэдэг чинь хүнд байх ёстой юм чинь. Аль болох одоо өв соёлд ийм байх ёстой. Одоо нэг Монгол дээлийг бол ингэж өмснө. Тий. Одоо тэгээд тэр юу яасан Монгол хувцснаас ийм юм байх ёстой. Энэ сүүлийн үеийнх нь ийм юмнууд болохоор ингэж загварчилж хийж байгаа. Энэ нь бас ойлгуулж хэлж өгнө. Банд нар ч юм бол октоудаас илүү давамгаас эхлэхгүй тал руу ган штэ. Тэгэл аль болохоор одоо болохгүй. Манайх ердөө л 2 банд байгаа юм чинь. Тэгэл энэ хоёрыг чинь ингэдэг тэгдэг гэл эгчнэр нь бол их яндаа ер нь тэгэл голдуу чирээд аваа явах тийм тал дээр бол эгчнэр нь айгүй их туслана. Охин бол яг вэ тэгэл угсаа нөгөө нэг хэлцэн юмыг бас давтаад авахгүй штэ. Банд нартай адилхан тэхгүй. Банд нар бол давтах гэдэг тэрийг аль болох болохгүй гэдэг талын сайн ойлгуулах гал хичээндээ. Манай 2 банд яг хөө дэсгийн болооны яг хөө тэгээд хоорондоо жоохон марах тал юм гарналтай би чи хүүхд юм чинь. Тэгээд мэдээ тэрийг бол тэгээд наанаас нь тэгээд хэлж ярьж тэгээд ойлгуулсан да. Би бол одоо ер нь сургуулиас салахгүй шүү дээ. Ангын сургууль дээр. Тэгээд нэг эдний эцэгхийн зөвлөлийн даргыг хийдэг байхгүй юу 4-р анги. Тэгэл ер нь салахгүй шүү дээ. Урлаг, уран сайхан ямарваа юм тэгэл байнга тэр 3 хүүхдийн дунд тэгэл 3 анги гэсэл нэг өдөржингөөж болох өдөр би бүр өнжих хоногшгүй юм болох би. Манай галжаа сая бас нэг гар бөмбөгийн тэмцээн. Тэгэл тэндээ чинь байнга л зогсож шүү дээ. Одоо тэгээд энэ хүүхдүүдийн чинь төлөөл болоод аав ээжийнхэн төлөөл болцсон болохоор яалчгүй тэнд байх шаардлага гардаг. Тэгээ 3 хүүхдийн төлөө бол явна. Ер нь л таран
тэр хоёрын хооронд байга явал та. Юу ч дандаа нөгөө юу нэг ангийн зөрөөтэй болсон нэг нь арай хүн ир тарна, нэг нь арай жоохон хойш тарна. Тэр болгонд л сургууль бүндэ. Ээлжлэлгүйгээд шүү дээ. Тийм. Тэгээ ямар ч нэгэд эзэмшсэн мэрэгжилтэй л хүүхд болгож болж байна да тий. Эзэмсэн мэрэгжилтэй тэрэндээ үнэнч одоо тэгээд ард түмнийхээ төлөө юу хийж чадах уу тэр бүгдийг одоо яах хэвтэй тэр тал дээр яа. Тэгэл одоо нэг амжилт гаргаад ирэхэд нь бол их урам өгнө шүү дээ одоо миний хүүхд. Энд ихтэй анхны гараа дөнгөж эхэлж байгаа эхэлэн энэ шүү. Одоо тэгээд өндөр уулын оройдоор гараад нурхад амархан байдаг. Мацхад бол хүнд байдаг. Энийг бас их анхааруулна шүү дээ. Гарсан хойно хүн чинь бас нураад ороод ирэхэд амархан энийг алдаж болохгүй цааш нь улам хэрэгжүүлэх хэрэгтэй гэж. Тийм юмар явандаа манай хүүхд. Юу яг хөдөө одоо сургуулийн тал дээр бол ер нь 11 дугаар сургууль аягүй сургалт талдаа бас сайн. Ер нь бусдаа энэ төвийн сургуулиудыг бол аягүй мундаг л гэж би боддоо шүү дээ. Тэр нь бол гайгүй шүү. Манай багш нар бол ер нь мундаг. Одоо энэ хүүгийн манай анги сая 3-4 шагналыг сургуулиас авсан. Охны анги 2 дугаар байранд урлагийн үзэлгээр орсон, хүүгийн анги 1 дугаар байранд орсон. Ингэхээр чинь барга би ч барга өөрөө орсон юм шиг л баярлал хөөрөөд ирэн штэ тэр чинь бөөн баяр болоод ер нь сайн багш нар бол аягүй мундагтай. Тэгээ яг хуу цаашдаа бол тэр олон ээж аав зээд бид нар ингэж яхад бидний зүгээс бол юу аах вэ? Одоо хүүхдийг хамгийн гол нь зөв суурийг тавьж өгөх. Суурийг тавиад өгсөн хүүхдэд цааш нь ахиулахын тулд араас нь сайн дэмжих хэрэгтэй. Аав ээжийн дэмжлэггүйгээр хүүхэд ахихгүй. Тэрийг сайн дэмжих хэрэгтэй л гэж бодож байна да.